За сайн байцгаана уу? Өнөөдөр ямар ч гэсэн 50 руу одоо дэлхийн нэр хүндэтгэл 50-ны үндэсний цахиа их сургууль руу ингээс оролцохоор 100-ын тэтгэлгээс оролцохоор явж байгаа нь хүссэн зай баярлалаа гэж байна. Тэгээд эхний асуулт болохоор их хоёлаа юу талаар хүссэн зай маань юу юм тавш танилцуулж өгөх үү? Ягаад яг одоо цахиа ямар мэргэжлэр явж байгаа цахиа яриа сонгосон юм бэ? Самэнөө намайг хүссэн зай гэдэг би 19 настай. Өмнөх жилд хүссэн. Тэгээд миний Тайваныг ялангуяа цахиа экспозыг сонгосон шалтгаан нь цахиа сургууль маань дэлхийд нэр хүндтэй. Тэгээд миний сонгон суралцмаар гэсэн мэргэжил програм нь байсан учраас ер нь сонгон суралцахаар шийдсэн. Тэгээд ер нь бол надад Тайван улс их таалагдсан. Амьдрах орчин болон амьдрах зардал тэгээд ер нь хүмүүс ер нь culture тэр талаас их таалагдсан болохоор би ингээд сонгож суралцахаар хийж байгаа. Сонгож байгаа мэргэжил нь болохоор бизнес менежмент гэж. За мэдээж том сонгохоор явж байгаа. Тэгэхдээ явж байгаа. Энэ цаашдаа очоод цэнход юм ямар хөө одоо байдлаас бодож байгаа. Ер нь цэнхаа их сургууль би бол их өндөр хүлээлттэй байгаа. Тийм болохоор өөртөө ч гэсэн өндөр хүлээлт тавьж байгаа учраас ер нь маш төлөвлөгөөтэй их responsibility явж байгаа болохоор ер нь бол хариуцлагатай явж байгаа болохоор бүх юмаа төлөвлөөд эхнээс нь бүгдийг сайн сураад тэгээ явбал дараа нь ер нь бол тэтгэл сурцнаа л зүг. Мэдээж одоо бас үзэж байгаа нэг ахлахын хүүхдүүд байгаа шүү дээ. Үүсгэж тий. Тэр хүүхдүүд бас ер нь одоо ингээд гадаад явах хүртэл чи ямар хөө байдлаар хэлчихсэн. Тий. Зөвхөн одоо цэнход аплай 50 аплай скул бас аплай хийчихсэн юм хөдөлгөөн байгаа юм. Тэр туршлагаас ойлгоо болсон. Ер нь бол яг 10 жилдээ гэх юм бол ер нь бол яг сүүлийн 3 жил надад их чухал санагдсан. Тэн дээр одоо өөрийнхөө сонирхлоор болон ер нь бол ангидаа сургуультай тэрнээс цаашлаад өөртөө ч юм уу те нэг уралдаан тэмцээн тэрнээс цаашлаад өөрөө одоо төсөл хэрэгжүүлэх зүгээр юм жижигхэн прожектууд эхлүүд зүгээр юмнуудыг бүцүүлдээгөө ер нь бол санаачлал ингээл юу өөрийнхөө хүслээр тгийж явсан дээр санагцаа хичээж хаажгаар мэдээж хичээлээ сайн хийхдээ тэрний дугаар ямар нэгэн юмд баригдахгүйгээр зүгээр өөрийнхөө хүслээр ингээд юмудаа хий явж исэн дээр санагдсан. Миний хувьд болохоор би өөрөө юм санаачлах юм уу эсвэл хүүхдүүдийн санаачлсан өөрөө оролцож ингэж явсан надад үнэхээр их туслах болсон. Тэгээ дараа нь миний одоо их сургуульд apply хийх extracurricular гэсэн юмнууд дээр надад бичих, reflect хийх юмнууд их байсан учраас надад бол ер нь яг 10, 11 ялангуяа 10-11-т их сайн юм хийсэн. Тэрс нэгтээ 12-т тэгээс ч юм уу тэгээс бол гадаа шалгалтай тэгвэл гадаа шалгалт тэр дээрээ илүү харсан дээс. Тэгээд гадаад яв хүртлээ бэлтгэсэн өөрөөс юм бол би Канада улс руу apply хийсэн. Тэгээд University of Toronto бас тэнцчихсэн. Канадын бас 5-6 сургууль тэнцчихсэн. Надад бол зүгээр яг тухайн орныхоо яг ямар байдлаар тэр сургуулийн портал гэх юм уу те эсвэл тэр хүмүүс нь яаж харьцдаг, яаж энэ сургуулийн тэр culture-ыг ойлгосныхаа дараа ингэж apply хийсэн дээр санагдсан. Би болохоор яг сайн судалтай сургуулиудад тэнцсэн ч гэсэн яг дараа нь бас гарах ингээд зардал гэх юм уу те эсвэл юм детальны юмнуудаа сайн мэдээг байсан учраас явах боломжоо нь бол алдсан. Тэгэхээр хамгийн гол зүйл нь хичээлээс гадуур зүйл дүн тий мэдээж шилний явж болох шүү дээ. Хэрэгтэй. Тэгээд сургуулиудаас сонссон тий сайн хөвөн тооцоололт хийх хэрэгтэй болж байна шүү дээ. Зүг. Сонирхолтой эргүүд яг одоо юу гэдэг томоохон одоо Торонтогийн их сургууль цэнход хэвчээ хамгийн их нөлөөсөн одоо сайн дурын ажил жишээ Францны жишээ олно гэж ямар ажил хийсэн. Тэр бол маш том зүйлс байна шүү дээ. Миний хувьд бол хамгийн их нөлөөсөн гэвэл яг бусдад илүү их тусалсан зүйлсүүд юм уу?
нэгийг дурдвал улаан золмотой манай анги хамтраад өөртөө энэ charity энэ сайн дурын нөгөө нэг хандив цуглуулах үйл ажиллагаа маш хийдгсэн. Тэр өөртөө хандивын тийм юмнаас цуглуулад тэгээд одоо тийм цагдаагийн байгууллагатай хамтраад тийм бүгдийн тийм төр байрлах өрөөг бид нэр өөртөө босгоод очуулаад тэгээд ингэж энэ том төсөл биччихсэн. Тэгээд энэ дээрээ бид нэр дараа нь сургалт эднэр хийх юм уу тийм юмнууд сэтгэл хөдлөлтөөс нь тэр арай болоо. Гэтэ ер нь бол ингээд цаашаа тэрийг ингээд бүр том болгоё гэж бодож исэн. Тэгээд тэр их маш их тийм нөлөөтэй байсан гэж бодож байна. Бас би өөрөө тийм байгаль орчны тийм юмд ер нь сонирхолтой. Тэгээд өөрөө гэртээ ийм дахин боловсруулах тийм хамгийн сав уралч хийгээд тэгээд тэрийгээ дараа нь сургуультай танилцуулаад тэгээд бүр ийм сургууль 1-ээс 12 дугаар ангийн хүүхдүүдэд танилцуулсан тийм төсөл хэрэгжээ. Дараа нь сургуулаараа цуглуулсан хувьцар зүйлсийг ингээд өөр байгууллагатай хамтраад тэгээд дахин боловсруулдаг. Тэд нэр ер нь л ингээд бусдад ийм нөлөөтэй тийм ингээд олон хүн оролцсон тийм юм надад бас их нөлөөтэй санагдсан. Тэгээд зөвхөн тийм бас өөрийнхөө сонирхлоорээс одоо волейбол юмтэй дуугч тэднийгээрээ ч гэсэн ингээд бас ер нь олон талаас нь юм хийж үзсэн хүссэн. Тийм юмнууд дээр Хурцар сан хэрэгжил гоё төсөл биш үү? За окей. Мэдээж 50-ыг одоо яг сонгоод зохион кафе судалсан байх тийм. Очоод яг 50 одоо чиний судалсан өнцгөөс одоо 50 зохиохад сонирхож байгаа хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүсүүд юм одоо 50 бол ийм хорон байлээ. Яг та 50 зохиож байгаа нь ийм талаас нь бас ингэ судалж үзээрэй гэсэн зөвлөх юм байна. Миний хувьд бол яг миний судалснаар бас ингэ сонирхож үзснээр надад байгаль нь үнэхээр их таалагдсан. Би ер нь бол тийм хүүтэй улирал дургу юм болохоор яг өөрийнхөө амьдрах байгаа орчин өөрт нь таалагдж байна уу? Тийм цаг уурын амьсгал ямар байна гэдгийг харах хэрэгтэй. Тэгээ бас надад юу таалагдсан бэ гэхээр илүү одоо хятад солонгостой эсвэл Японтай харьцуулах нь илүү ингээд Европ арай тийм барууны соёл юмтай илүү их орж ирсэн юм шиг санагдсан. Тэгээд хоолны тийм хоолнууд нь тэгээд ер нь бол үзэж харах юмтай. Тийм ер нь бол их тийм хөгжилтэй амьдрахад таатай хөгжилтэй сонирхолтой газар шиг санагдсан. Тэгээд яг өөрөө амьдраад очиод үзвэл бас ингээд зөндөө нээж шинэ зүйлс гарч ирнэ. Тэрэнд нь бол үнэхээр хүлээж байгаа юм шүү дээ. За мэдээж нөгөө цанхаад бүртгүүлэхдээ өөрөөс бүртгүүлсэн. Тэгээд бас манай өмнө төшиг бүртгүүлсэн дагуу зөвхөн мэдээс даваад тийгээс энэ дээр ирэн чам одоо давуу тал гэж ямар хөө зүйл үүссэн ямар хөө санагдсан. Миний хувьд ер нь их сургуульд apply хийж байгаа ер нь бол ихэнх хүүхдүүд яг apply хийхдээ process дээр амар их алддаг юм шиг санагдсан. Тэгээд тэрнээсээ бас мотивац буурах тохиолдол үнэхээр их байдаг. Яг л юмудаа ойлгохгүй эсвэл ингээл маш олон зүйл рүү орох юм уу те. Эсвэл ингээл мэдэхгүй хэл дээрээ ч юм уу юм судлах үнэхээр хэцүү байдаг. Тэрнээсээ ядардаг, салхдаг. Харин mentorship програмаар apply хийсэн надад бол үнэхээр амар байсан. Би юмуд багш нарын хийсэн юмнуудыг хийсэн юмудаар ингээд судалж ингээд орж хаад ингээд apply хийсэн надад бол үнэхээр тустай. Тэгээд ойлгомжтой. Тэгээд тэр нь болохоор надад миний аппликейшн маш их нөлөө үзүүлсэн юм шиг санагдсан. Тодорхой хэмжээс цаг хугацаа шиг. Тийм цаг хугацаа маш их хэмсэн. Тэгээд өрөөндөө ганцаараа ингэж шүн ингэж суух тэр цагийг мань яг л бусад орнуудад ингэж apply хийх гэсэн тэгээ бүх юм ингэж ихнээс нь А Б-гөө ингэж сурах хэрэгтэй. Тэгээд mentorship програмаар ингэж явсан. Тэгэхээр
энэ бол яг цаг хацсан. Эргэлтэд хэл сурах сонирхол байгаа. Хятад хэл сурах надад сонирхол байгаа. Ер нь бол дэлхийн хэл гэж одоо явж байгаа. Тийм болохоор ер нь сурах сонирхол байгаа. Гэхдээ бас үнэхээр ханд сурах надад үнэхээр хэцүү байдаг. Тэгээд бас тэрэн дээр жоохон бодоод Айгу хаа чи мундаг явж сурчих байх гэж бодож байна. Гол төгсөөд бакалавра төгсчөөд нэг ирээдүйд өөрөө ямар хөө гэхээр чамд төсөлж байгаа. Би бол мэдээж бакалаврын диплом авсны дараа магистр авна гэж бодож байгаа. Ер нь бол тэрний дараа би бол Монголд маш их өөр нөлөөтэй. Тэгээд зөвхөн Монголда ирж ажиллах биш, гадаадд ажиллаад тэр туршлагаа Монголд би тэр туршлагаараа Монголд ирээд тэгээд ер нь бол байгаль орчин, бизнес тэдний бүгднийг ингээд хооронд нь холбосон нэг тийм community байгууллага үүсгэх гэж боддог. Тэр бол ихтэй мэдээж холын төрлөө юу ч өөрчлөгдөж магадгүй. Тэгэхээр ер нь бол миний тийм зүрхэндээ хадгалж байгаа. Тийм зүйл. Тийм. Би мэдээж бас одоо Монголоос олон хүүхдүүд манай хувьд бол олон хүүхдүүд 50 яг топ гэсэн цайхаа жаалтан том сургуулиуд сураасаа хүсдэг. Мэдээж дараагийн хүүхдүүд маань цайхаад ясахаар явчихад хүссэн заяа маань очоод дараагийн Монгол хүүхдүүдтэй гоё гайд тий туслаад чи сонголч бүх зүйлээр ингээд туслаад тий нэг ингээд гоё үеийг гоё боловсролтой тий хөгжилтэй навиг гарах чинь гоё чим гаргаад явж байгаа гэж харж байгаа. Тэгээд бас түүдэг баяр хүргэе. Амжилт очоод маш их энийг сураад болж өгүүлэлттэй хэлний сураад тэгээд төгсөөд гоё дадлах хийгээд мундаг болгосон хүчин болоод Монголд ирээд хийх хэрэгтэй гэж хүсэж байна. Амжилт хүсье.